жаргалтай гэр бүл сэдвийн дор зохиогдсон энэхүү үзэсгэлэн насны ангиллаар бүтээлүүдэд шалгаруулж яваагүй байна. 4-80 настай хүмүүс оролцож хөдөлмөр хайраа шингээсэн энэ үзэсгэлэнд хүн бүхэн хамгийн нандин бүтээлүүдэд илгээжээ. Хамгийн ахмад настай хүний болохоор 80 настай хүний бүтээл байгаа. Энэ болохоор ингээд гэр бүлээрээ ингээд байгаль дэлхийд их тайван амар амгалан бэлэгдээд ингээд мадаа хариулаад явж байгаа зургийг төрүүлсэн байгаа. Мөн ингээд говьд байгаа тэмээн сайхан тэмээн талдаа ингээд тайван амгалан их тайван амгалан бэлэгдсэн сэдвэрийн зураг бүтээлээс танилцуулж оролцуулж байгаа. Ийм утга учиртай байгаа. Мэргэжлийн хүмүүсийн дунд эсвэл зүгээр сонирхогч тийм бүх нийтэд ерөөсөө мэргэжил чамаагүй сандар уран бүтээлч хамаагүй бүх нийтэд ерөөсөө мэргэжил заагаагүй. Тийм бол их тайван амар авдаг гэдэг зүйл бий болчихгүй шүү дээ. Тиймээс нийтэд нь ерөөсөө мэргэжлийн болон мэргэжлийн бас бүх хүмүүсийн бүтээлийг хүлээж авснараа онцлогтой. Ээж аваа их дэлхийгээ хайрлсан хүүхдүүдийн бүтээл зөнхөлж орсон энхийн үзэсгэлэн Монгол орны өнцөг болон бүрийг хамарч чаджээ. Инх тайван амар амгалан амьдралыг дүрслэн гаргасан байдал нь ч олон улсын төлөөлөгчдийг гайхуулж бас бахархуулж байсан. 차원에서 국가를 Монголын их надамд ирүүлсэн бүтээлүүдийг ажиглахад их сонирхолтой байдлаар их тайвныг төсөөлдөг юм байна. Ер нь их надам зохиогдож байсан ус үндэстнүүдэд бодвол Монголын хүүхдүүдийн их тайвныг ялангуяа гэр бүлийнхаа сайн сайхан амьдралаар төсөөлж хардаг нь их сонирхол татаж байсан. 이렇게 자리매김하고 있습니다. Инхийн үзэсгэлэнгийн үеэр Монголын инх тайван найрамдлын байгууллага өөрийн 50 жилийн өнх түүхийг өгүүлсэн гэрэл зургуудыг бас тавьсан байлаа. Мөн Японы алдартай Нобелийн шагналт Шимузи Зегагийн гар урлын бүтээлүүд тавигджээ. Шимузи Зега огш энэ үзэсгэлэнгийн үеэр өөрийнхөө гар урлын бүтээлүүдийг хэрхэн хийдэг талаараа үзэсгэлэн сонирхохоор ирсэн хүмүүст зориулан сургалт явуулах юм байна. Уран зургийн галерейгаас ариун цэцэг сурвалжлаа. Чингис хаан мөнх хөх тэнгэрийн